Дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8-1-ийн 5 дахь заалт 27 дугаар зүйлийн 27-гийн 9 дахь хэсэг Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22-ийн 3 дахь хэсэг заасныг тус үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг аюулгүй байдал гадаад бодлогын мянган евро 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. 2026 оны 4 дугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн уралдаанаар зарим мянган хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын их хурлын 2026 оны 09 дугаар тогтоолоор батлагдсан бөгөөд Монгол Улсын их хурлын гишүүн Баттөмрийн их баярыг Улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын мянган хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлсөн болно. Монгол Улсын их хурлын даргад Монгол Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгээс 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 128 дугаар албан бичгээр Улсын их хурлын гишүүн Сүрэн Жавын Лүндийг тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулах санал ирүүлсэнийг тус мянган хорооны хуралдаанаар хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.2% саналаар дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын мянган хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж Улсын их хурлын тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.